Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухайг нэг ингэ зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь хайц юм. Үгс авахар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үгс санаад байгаа юм шүү. Надаа үгс санаж байх хэрэгтэй. Би болоод түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр намайг ер нь хүрэлцэхийнхээ энэ зардал дуртай юм аа тийм. Ардын намд бас илэх гэж очсон чинь намайг болохоор намын сэв суулна гэдэг аваа. Нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж бүгдээр хайсан юм шүү дээ. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор зам тээврийн сайд ганцх энэ ч өргөдөө ирээд байна. Танд орой мэнд төргий. Орой мэнд төргий. За та өнөөдөр цензургүй ярихад бэлэн үү? Тэгчс одоо бодож ирсэн шүү дээ. Зарим нэг асуултан дээр төрийн нууц геополитикийн асуудал гэж бас бултах юу бий юу те? Бултах биш дээ. Тэр чинь үнэнгээсээ шүү дээ. Яг тэгвэл өнөөдөр би төрийн албан хаагчийн хувьд хуулиар миний маш олон эрхийг хязгаарчсан байгаа. Төрийн албаны тухай хууль, яамны эрхцэн байдлын тухай хууль, засгийн газрын тухай хууль, хавьсгалын эсрэг хууль, сонирхсан зөрчлийн тухай хууль гэх мэтсэн маш олон хуулиар миний эрх хязгаарлагдчихсан. Тэр нь юу гэдэг засгийн газар дээр хаалттай ярьсан ч гэдэг юм уу те. Одоо нууц гэсэн тэмдэгтэй мэдээллүүдийг би өөрөө ярих хэрэг байхгүй. Тийм байгааг бас ойлгоорой. За яг тэгвэл хоёлаа төрийн нууц задруулж хэрэгт орохгүй хүн шиг тэгэд яриагаа явуулчихъя гэж бодож байна. За өнөөдрийн улсын хурал дахь шудраг ёс бүлгээс МЯТ-ийн хувьчлалыг дэмжихгүй гэсэн одоо мэдээлэл юм уу тайлбар хийсэн сэтгүүлчдэд. Энэ нь одоо ямар хууль ороод миний бодлоор бол агаарын тээврийн бодлогын тухай хууль юм шиг байна. Бүлгүүдээр орсон. Танаа намын бүлгүүдээр бас орж дэмжигдсэн сурагтай байсан. Тэгсэн энэ өнөөдөр орж байгаа ч юм биш. Энэ засгийн газар дээр яригдаа дэмжигдээд их хурлын тогтоолол доо. Тэгээд байнгын орон дээр яригдаад дэмжигдээд их хурлд ороод хэсгээ шийдээд дэмжигдээд ингээ ажлын хэсэг байгуулагдаад ажлын хэсэг ажиллаа дуусаад ажлын хэсгийн дээр асуудлаа ярьж шийдээд ингээд их хурлд хоёр дахь удаагийнхаа биш анхны хэсцүүдээр ороод яригдж байгаа. Энэ бол хувьчлалтай ямар ч холбоогүй. Хувьчлах тухай бичиг баримтч биш. Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогын бичиг баримт. Тэгэхээр энэ дээр МЯТ-тай холбоотой, МЯТ-ыг хувьчлахтай холбоотой нэг үг үсэгч байхгүй. Бүр хувьчлах гэдэг үгч байхгүй. Энийг улс төрчид буруу ойлгоод одоо нөгөө за би бас чиний бурууч гэж бодохгүй байна. МЯТ-ийн мөнгө угаасан хэрэг гараад ирэхээр улс төрчнөр болгоомжлоод энэ МЯТ-ийн хувьчлалтай холбоотой гэдэг утгаар нь ингэж хандж байгаа юм болов. Тэрнээс энэ бол хувьчлалын бичиг баримт биш. МЯТ-ыг хувьчлахтай холбоотой асуудал хаврын чуулганаар орох юм байна. Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл гэж бичиг баримт их хурлаар ордог. Энэ хаврын чуулганаар орно. Хувьчлалтай холбоотой асуудал байгаа бол тэр үед яригдана. Гэхдээ 9 сарын 18-ны улсын хурлын тогтоол дээр болохоор МЯТ хувьцаат компанид 51% нь төрийн мэдэлд үлднэ гэсэн тийм заалт байгаа юм байна. Одоо яг зүгээр их хурлын гишүүд нэг зөрчилтэй нэг юм яриад байгаа. Яг тэгэхээр 2012 оны 9 сарын 18-ны өдрийн их хурлын тогтоол гарсан. Тэрүүгээр бол засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг их хурл баталчихсан. Тэн дотор яг ийм өгүүлбэр байгаа. Би одоо өгүүлбэрээр нь хэлж өгье. МЯТ компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгана. Ингээд 9 сард баталчихсан их хурл. Яг энэ өгүүлбэрээрээ. Тэр үед бол ямар нэгэн тийм маргаан ч юм уу хувьчлалтай холбоотой асуудал яригдахгүйгээр дэмжигдээд гараад ирсэн. За яг энэ өгүүлбэрийг би яг тэр чигээр нь хуулж аваад агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогод нь тусгачаад сая оруулсан чинь маргаан өсчихсэн. Тайлбарыг өгсөн зү үгүй нэг хурлаар баталчихсан засгийн газрын мөрийн хөтөлбөр дотор байгаамаа. Тэгээд яг зүгээр улс төрчдийн тийм хар байх шиг байна.
Энэ агарын тээврийн бодлогын тухай энэ хуулийг заавал яг одоо хэлэлцэх шаардлага байгаа юм. Тэгээд таарчихсан. Зүгээр л цаг хугацааны хувьд. Яг л үгүй чинь айгу зохион байгуулалттай юм шиг харагдаад байгаа байхгүй. Мяатын 12 онд хийгдээд өөрөөр зам тээвэр барилгын хотоостой яам байхаас бид нарын салбарын бодлогыг хийх ёстой. Манай үүрэг байхгүй юу? Хуулиарч тийм. Ингээд 11-12 онд бид нар энийг боловсруулж дуусаад эзэн болчихсон байсан. Тэрийг сая оруулж ирж байгаа. Одоо тэгээд хоёр зүгээр би жишээ хэлээ л да. За. Яагаад нэг юм хийгээд яваад байгаа юм бэ ч гэдэг юм уу? Дахиад тийм нэг хардах маягийн асуулт гарна. Нэгд хоёр агарын тээврийн тухай хуулийн дээр өөрөө байдаг. Агарын тээврийн салбарыг хөгжүүлэх нь бодлогын бичиг баримтыг их хурд баталж гаргана гэдэг. Энэ өнөөдөр бас хийгдэг байгаа. За энийг хийх гэж удаадараа өмнө нь 3 удаа оролцоод бүтээгүй байдаг. Ингээд өөрөөр хэлбэл энэ бодлогыг гаргах гэж 10 жилийн хугацаанд 3 удаа оролдож үтсэн байдаг. Ингээд дөрөвт удаад нь хийгдээд ингээд дэмжигдээд гарч байна. Монгол улс агарын тээврийг хөгжүүлэх бодлогын бичиг баримттай болно. Ингэснээр агарын тээврийн салбарыг хөгжүүлэх маш тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломж үүсэж байгаа. Тэгэхээр яа харахгүй нөгөө цаг хугацааны үеийн хардлага байна л да тий. Мяатын хэрэг одоо ингээл гараад ирлээ. Гэтэл өмнө хууль зүйн сайдаар ажиллаж байсан нямд орж за энэ хэргийг чинь нөгөө нууцын гэрээ мэрээ гэл ингээл яриад байна. Гэтэл таны одоо хэвлэлд өгж байгаа ярилцлаган дээр болохоор 2009 онд 11 онд бид энийг цагдаад өгсөө 1 сарын 27 он билүү? 1 сарын 27. Бүр он сартай өдөртөө яваад байгаа шүү дээ. Тэгээ цагдаад өгсөө тухайн үед илрүүлээгүй гэдээс. Тухайн үед би яа таны хэвлэлд хандаагүй гайхаад байгаа байхгүй юу? Хэвлэлд хандах шаардлага байхгүй шүү дээ. Би хуулийн систем байгууллагад гэмтрийн шинжтэй асуудал байна гэдгээр нь хандчихсан. Ингээд цагдаагийн байгууллага ажлаа хийгээд цаашаа явах ёстой юм. 13 онд эзэрч байгаа гэдэг маань өөр 2 жилийн дараа эзэрч байна. Удаан байна. Энтэй холбоотой хууль зүйн сайд байсан байгаа хоёр хүний хооронд маргаан явсан юм байна. Нэг хэрэг дарсан дараагүй гэдэг асуудал гарч ирсэн. Энийг надаас асуухаар нь би тэгээд хэлчихсэн. Тийм ээ. 2 жилийн дараа эзэрч байгаа хэргийг юу гэх юм? Дарагдаагүй гэх юм уу? Хууль зүйн сайдаас асуугач гэдэг үс. Хуучин тэр үед байсан. Ийм л яриа болсон шүү дээ. Энэ чинь хүн эмзэгзээд байх юм биш шүү дээ. Өөрөөр хэлбэл мятыг хувьчилж авахгүй байна гэдэг хар улс төрчнөрт байгаа бол энэ хэргийг яагаад 2 жил эзрүүлээгүй гэдэг хар надад байж болно шүү дээ. Тийм. Гэхдээ тэгэд тухайн үед бол би таныг юу яасан байх гэж бодод байгаа. Засгийн газарт байсан. Та нар ардын намтай үндсэн үйлчлэгчид засгийн газарт ажиллаж исэн сайчууд та дидсай дээр ажиллаж исэн. Тэгэхэд мэдээж дидсайд нь засгийн газрынхаа эсрэг ингээд цагдаагаар яваад ч юм уу эсвэл хэл мэдээлэлд өгөөд байх сонирхол байгаагүй байх гэж би бодод. Үгүй ээ. Нэг төвс мэдээс хандах шаардлага байгаагүй. Яагаад гэвэл бид нар материалын хууль систем байгууллагуудын шилжүүлээд өгчихсөн. За хоёрт гэмтрийн шинжтэй энэ нэмийг хэвс мэдээлэлээр нийтэд заргалчих юм бол нөгөө гэмтрийг хийсэн хүмүүс ч өөрсдөө энийг мэдчихнэ. Мөрдөн байц систем хууль систем байгууллагын үйл ажиллагаанд саад учрахыг үгүйсэхгүй. Гэхдээ 2 жилийн дотор хангалттай саад учруулсан билгүй. Нуух юмаа нууж, дарах юмаа дарсан билгүй. Яг ингээд 2 жил илрэхгүй явж байгаа та хууль зүйнийхээ хувьд за одоо нөгөөдөл чинь ингээд зүхтхан зүхтаад уул мөрөө бадлах нь бадлаж магадгүй гэсэн бодол танд төрөөгүй. Одоо өөрөөр хэлбэл юу гэдэм бэ? Би яг 2012 оны 1 сард манайх засгаас гараа явчихсан. Тийм нэг. Хоёрт би нөгөө ямар нэгэн мөрдөн байцаас дүүз ажиллагаа явуулах ч юм уу, хуулиар тийм эрх олгогдсон субъект биш учраас энэ асуудлын хойноос би ямар ч санаа тавиад үр дүнд хүрэхгүй шүү дээ. Засгийн газраас гарангуутаа ботлого сайд тоо хоёр болохоор MCS-ийн гэрээг ингээл барьж байгаа л нийтэд зарлал хэвлэл мэдээллийнхнийг бүр үзэг хийгийнхаа хурал дээр дуудаж авчирч байгаа л зарлаад байсан ш. Тэрнээс хойш зөндөө олон хэвлэл бодлого ботлого сайд наадах чинь. Гэтэл мятыг болохоор дарцсан байгаа байхгүй юу? Дарсан гэдэг томьёос ч одоо бас шөмжилтэй болчиход байна шүү дээ. Нэг ботлого сайд улс төрч юм. Өөрийнхөө зөв гэсэн асхыг өөрөө хийсэн тийм үү? Тэрийг. Би бол хуульч юм. Мэдбитэрийн ялгаа юм. Тэм учраас би бол энэ асуудал хуулийнхаа дагуу шийдэгдэх ёстой. За шүүхэр гин буруунд тогтоогдоогүй хүнийг гин буруутай гэж тооцохгүй шүү дээ. Манай үндсэн хууль. Тэм учраас энэ асуудлыг бид нар тэр үнэн зөвийн ялгадаг байгууллагад шилжүүлж өгснөөрөө бидний ажил үүрэг дуусч байгаа. Тэгэхээр ботлого сайд та хоёрын хооронд
улс төрч хуульч гэсэн хоёр ялгаа байна гэж та хэлэх гээд байна уу тийм? Яг тийм ялгаа байгаа. Ботлого сайд болохоор улс төрч хүн учраас MC Center асуудлыг дийлгэсэн. Би хуульч хүн учраас Мяти хэрэг бол гэмт хэрэг байсан учраас дуугүй байсан гэж хэлээд байна. Дуугүй байхаагүй штэ. Би дуурах байтхаа тэр бичгийн цагдаагийн байгууллагууд нь Яг би тэнийг хэвлэлээр л гээд байна л да. Тийм хэвлэлээр хандах шалтгаан байгаагүй тэр үед. За тэгэхээр одзаа нэгэнт ингээ Мяти хэрэг илэрлээ. Илэрсэн байна ямар ч байсан. Хууль зүйн сайд бол нэлээд ноцтой мэдээлэл хийчихсэн. За би танаас асууя л да. Энэ хэрэгт одоо чинь Бод групп холбоотой байсан уу? Mongolian Airlines гэдэг компанид Бод групп хувь эзэмшижсэн үү? Тухайн үед таныг одоо тэр бичиг баримтыг цагдаад аваачаад өгөх үед. Тэр үед бол бид нар ямар ч мэдээлэлгүй байсан. Бид нар ямар мэдээлэлтэй байсан бэ гэхээр энэ гэрээ ямар ч онцлог өдр байхгүй байна. Хаяг байхгүй байна. Энэ даатгсан компани гэх ямар ч баталгаа байхгүй байна. Энд ямар нэгэн гэмчиргийн шинжтэй үйл ажиллагаа явагдаад байна. Энийг шалгаж өгөөч гэгээд гэрийнхэн хуулбарыг хасаргаж өгч ирсэн. Одоо юу яригдаад байна гэхээр дахиад хоёусаа ямар нэгэн одоо юу гэдэг ноцох баримтгүйгээр хүмүүс хардмаар байгаа юм. Одоо яг нөгөө Mongolian Airlines группд бод хөрөнгө оруулагч юм байна гэдгээс шалтгаалаад тэгвэл бод холбоотой байж магадгүй гэдэг. Нөгөө таамаг харга дахиад гараад ирчих. Тэгэхээр эрх бүхий байгууллагын шалгаас тогтооно биз. Урьдчилаад хоёулаа бодийн нэр хүндэд халдаж болохгүй шүү дээ. Яг л шүүхэр гэмөрөн дахиад тогтоогддог байна. Гэхдээ би бодиг гэмт хэрэг хийсэн гэхгүйгүй л байна л да. Зүгээр Mongolian Airlines гэдэг компани хөрөнгө оруулагчид бод мөн байсан уу гэж би танаас асууад байгаа шүү. Тэрийг мэдээгүй бид нар. Ямар нэгэн байдлаар Mongolian Airlines хөрөнгө оруулагчдын асуудлыг бид нар шалгаж үзэх тийм сонирхол байгаагүй. Яг л энэнд хэн хамаатай гэдгийг бид нар мэдээгүй байсан шүү дээ. Зүгээр л тийм компани байгаад байна. Тийм Мят дээр Мак байсан гэдгийг та мэдчихсэн үү? Яг тэр бичгийг явуулж байгаа үед бол Mongolian Airlines-тай холбоотой ямар ч асуудал үүсээгүй байсан. Зүгээр Мят компани хийж байгаа энэ дайны даатгал нь өөрөө ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа агуулдаг байх шүү гэдгээс асуудлыг тавьсан босхоос Mongolian Airlines-ийн асуудал тэр үед гарч ирээгүй байсан. Өөрөөр хардах ямар нэгэн үндэс байгаагүй тэр үед. Энэ бол тэгээд хэрэгийг шалгах явцад л илэрсэн мэдээллүүд одоо л илэрч штэ хэвсээр тийм яваад байгаа юмнууд. Таны ярилцлагыг уншижсэн л да. Энэ Mongolian Airlines ботлого сайдын компани огт хамаагүй гэж та бүр ботлого сайд хамаагүй гэдэг үү? Тий. Хатуу мэдэгдсэн. Та яаж мэдчихэв? Би өөрөөс нь асуусан. Юу гэж асуусан да? Арай холбоотой биш үстэй гэж. Хизээ. Яг уу энэ асуудал гараад ирэхээр сая 13 онд уу? Тий. Тэгэхээр өөрөө юу гэх юм? Холбоогүй гэсэн. Тэгээ та итгэцэн үү? Тэгээд тэгж хэлж юм чи итгэх шүү дээ. Би харин таныг юу сайн мэддээ арай Женка группт хувь эзэмшдэг юм шүү дээ гэж бодсон байхгүй. Би ч асуун шүү дээ энэ чинь. Хүний нэр холбогдоод гараад ирэхээр За Мяти мэрэгчлэтнүүд цалингаа голж байгаа гэсэн нэг мэдээлэл та Twitter хуудсанда бичсэн байсан. Голж байгаа биш юм аа. Аливаа байгууллагч нь цалингийнхаа сүлжээг тогтоосон байдаг шүү дээ. Албан тушаа зэрэг дэвэр нь ангилж байгаад. Тэр сүлжээнээс гадуур цалин авдаг 21 хүн байгаа. За. Тэрийг би буцаа сүлжээндээ зур гэсэн шүү. Тэд нар яагаад сүлжээнээс гадуур цалин авдаг? Яг тэгээд нөгөө нэг найз нөхөд хамт сурч ийсэн тийм үү? Бүлэг фракц болоод ингээд биеиндээ найр тавиад тиймэрхүү маягаар одоо өндөр цалин өгөөд явж исэн байна. 5 сая төгрөг гэж үнэн үү? Тий, ерөнхийдөө бол нэг сая 200 мянган төгрөгийн цалин авах ёстой хүн 5 саяг авч исэн. Багч шиг тий. Тэгээ энийг бид нар хүний цалин хасж байгаа юм биш шүү дээ. Буцаад орох ёстой сүлжээндээ орох гэж байгаа. Хэмнэст нь хэдгээ чи. 2.4 тэрбум төгрөг хэмнэж шүү. Жилийн үү? Тий. Пөөх. Тэн чин хяналт шалгалт гэж байдгүй юм уу? Төрийн сангаас мөнгө гарч байгаа үстэй цалинд. Яг Мяти хүмүүс ажиллагааны орцоос тэр чин цалин зардал болоод гарч байгаа. Одоо тэгээд тэр хүмүүс ажиллаа хийнэ гэнэ үү? Эхнээсээ ажлаа хийхгүйгээ төзмөрийнхаа гэрэн дээр гар үсгэж зурхгүй байгаа юм байна. Яг одоо баг сэсэнтэй ажиллахгүй гэж байгаа юм байна л да. Юу хийдэг хүмүүс энэ дээр? Ер нь дунд шатны азмын шаснууд, ихэнх захиргааны азмын шаснууд. Одоо тэгээд тэр хүмүүсгүй бол Мят одоо сүнх үү? Яах ч вэ? Тэгээд Мятад хамгийн өндөр мэрэгчсэн инженер техникийн ажилтнууд зөндөө байна шүү дээ. Хамгийн их болсон үуч нь чадвартай компани шүү дээ. Тэгэхээр л дунд албан тушаалтнууд л одоо ийм их цантай байна гэсэн юм. Эдгээр Мятын хөрөнгөөр би сурсан гэж сонссон шүү дээ.
мэрэгжил эзэмссэн. Янз бүр. Ихэнх нь мятын одоо юу гэдэг мятаар одоо юу гэдэг зардал мөнгөд үзүүлээ явсан хүмүүс байна. Хуваараа сураад явсан хүмүүс ч байгаа энэ дотор. Янз бүрстэй. Тэгээ тэд нар одоо ажиллаа хийхгүй лэхэд гадаадын ямар нэгэн компанид өндөр үнэтэй цалингаар очих юм уу эсвэл ажилгүйчүүдийг нэг шилжих улсууд юм уу? Өөрсдийнх нь сонгосон шүү дээ. Тийм. Өнөөдөр мят компани жишээлбэл 5 сая цалин өгч болно шүү дээ өгнө. Харамсалтай нь алдагдaltaй ажиллаж байна. Тэдэнд өрөө маш их орлого олдог тийм үү? Тим компани байвал өндөр зэрэг зэмлэгчсэндээ цалин хариулахгүй өгч болно шүү дээ. Өнөөдөр мят компани тийм биш үү? Аюу хүнд биш. Тэгэхээр өргөний алдагдaltaй ажилт юм яа. Янз бүрстэй жил болгон янз бүр гарна. Гэхдээ ямар ч байсан ашигтай гарахгүй. Алдагдал нь хэд вэ? Та яг тоо. Энэ өнгөрсөн жилийнх нь 9 тэрбум орчим төгрөгийн баримжаатай юм би. Алдагдал гаргаж байгаа одоо тайсан базаас эцсийн ерөнхийдөө бид нар юу гэж үзэж байгаа нэхэр зэрэг нэгд үр ашиггүй менежмент байна. Тэнд. Дээр нь маш урсгалаараа явж байна. Удирдлагын менежмент зохион байгуулалт маш муу байна. Дээр нь төрөөс ямар нэгэн дэмжлэг тэнд өгөхгүй байна л да. Төрийн дэмжлэг ерөөсөй байхгүй байна. Иймэрхүү маягаар дээр нь нөгөө нэг тийм ус төрчсөн томилгоо их явж байна. Сүүлийн 10 жилд 8 захирал байсан байна. Тэгэхээр нөгөө захирлс нь тэр төрөг би одоо удахгүй юм чинь гэдэг нэг тийм хонцын сэтгэлээр ханддаг ажилдаа. Иймэрхүү маягаар яваад ирчиж. Тэгэхээр төрийн дэмжлэг гэдгийг би ойлгохгүй юм л да. Төр ямар дэмжлэг үзүүлэх ёстой гэж. Төр хөрөнгөөр ус хийх хэрэгтэй. Өөрийнхөө компанид. Жишээлбэл тэр одоо 3 онгоц шинээр авна гэж ярьж байна. Энийг төр өөрийнхөө одоо юу гэдэг дэмжлэгээр авч өгөх хэрэгтэй. Таны 3 онгоц авах санал тавьснаас хойш энэ талаар бас нэлээд шүүмжил өрнөд байгаа шүү дээ. Нөгөө өндөр хүүтэй авсан бондыг маань аваач онгоц авах нь гэдэг. Болсон шүү дээ болтгүй. Бид нар тооцоо хийгээд үзсэн шүү дээ. 240 сая доллар аваад 3 онгоц аавна бид нар. Бид нар эргээд энэ онгоц чи өөрөө юу хийн штэ. Нисэд нэм өртөг үйлдвэрлэнэ. Ингээд бидний тооцоогоор нэг 2024 онд бүх зээзээ төлөөд хаачна. Эдийн засгийн хувьд бүр ашигтай байгаа. Мятын хэргийг тухайн үед цагдаад өгсөний дараа сугарыг одоо төрийн жорооны дараагаар ажиллажсэн сугарыг тэ уулцсан гэсэн мэдээлэл байсан тийм үү? Та одоо наад асуудлаа ингээд шалгаач, шалгуулаач гэд. Сугар дарахтаа Батхузаг сайд нэг уулзахтаа намайг дуудаад хамт байж байгаа чи гэсэн. Тэгээ бид гур уулзаад ярьжсэн л та. Мятын асуудал босхгүй байна. Удирдлагын менежмент төгөөд ажиллагаа буруу явж байна. Өргөө зардал их байна. Энэ асуудал дээр хамтраад ажиллая гэдэг баяр суурь Батхузаг сайд эсэрхийлж хэлсэн. Харамсалтай үр дүн гараагүй. Та тэгтэн дэцэд нэсэн тий? Тэгсэн. Таныг одоо ингээл Батлага сайдтай хамт ингээл ярихаар та бол одоо өөрөө шийдвэр гаргадаггүй бүхэл шийдвэрийг чинь Батлага сайд гаргадаг юм байна. Өөртөө хамаагүй асуудлыг шийддэг юм байна гэсэн ойлголт бий болоод шүү. Батлага сайд багт бидэд сайд нэсэн. Тэгэхээр Батлага сайд шийдвэр гаргаад явдаг, би хэрэгжүүлдэг. Яагаад гэвэл салбарын сайд өөрийнхөө бүх үйл ажиллагааны өмнөөс тэр хүн хариуцлага үздэг. Бидэд сайд учраас сайдын өгсөн үр даалгаврыг биелүүлдэг юм ажилтаа байсан. Одоо бас би зам тээврийн салбарыг одоо өөрөө ингээд өөрөө хариуцлага үзээгээ явж байгаа тохиолдолд Батхузаг гэдэг хүний оролцоо юм байхгүй. Яагаад гэвэл хариуцлагыг би хүлээн шүү дээ. Батхузаг хүлээхгүй шүү дээ. Батхузаг сайд яагаад энд харагдаад байна гэхээр инх сайхан өөрөө чирээд аваад ирсэн шүү дээ. Батхузаг сайдыг. Батхузаг ингэж юм, Батхузаг ингэж юм. Би Батхузагтай мэтгэлцмээр байна. Харин би тэрийг гайхаад байгаа. Яа тантай мэтгэлцэхгүй Батлага сайдтай мэтгэлцэх гэдэг юм. Тэг өөрөөс нь асуух хэрэгтэй. Яагаад тэгээд байгаа юм? Тэгтээ нөгөө талаар инх сайхныг засгийн газарт авчирсан хүн Батлага сайд үстэй. Тэгсэн. Яагаад авид ирсэн? Юу гэж тайлбар өгсөн шүү дээ. Батлага сайд ерөнхийдөө энэ их том төсөл юм байна. Тэгээ өөрөө өмнө хариулж ирсэн сайд хүний хувьд энэ асуудал дээр ямар хүн байвал энийг шийдэх боломжтой юу гэдэг эдийн засгийн одоо мэдлэг боловсрол одоо юу гэдэг юм те одоо ранг гэдэг юм. Энэ утгаар нь инх сайхан сайдыг тавих зүйтэй байна гэдэг энийг надтай ярьсан. Ингээд ерөнхий сайд руу энэ асуудлыг тавьсан. Дэмжигдсэн.
Босон процесс өрдөөд энд нэг хүн гайхаад ч юм уу ямар сони юм бэ гэд нэг гайхаад байгаа юм ерөөс байхгүй шин. Тэгээд өөрийнх нь авчирсан нөгөө их сайхан нь одоо ямар хил ам татлаад ямар гал хасаагаад явж байгаад өөрөө юу гэдэм бэл та хэлсэн үү? Үгүй хэлчихсэн шүү дээ. Гүгөө та ер нь уулзаад ингэсэн хөөе авчирсан хүнээ хар ингэчлээ гэд. Энэ хүн чинь өнөөдөр байгаа их хурлын тогтоол шийдвэр. Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг зөрчөөд ийм үйл ажиллагаа явуулаад байна. Энэ хүнтэй ажиллах боломжгүй байна гэсэн. Батулга сайд энэ асуудлыг зохицуулах гэж бас өөртөө нууцлаж ярьсан байлээ. Тэгээс үүст нь үгээ хэлсэн шүү дээ. Тэр үгэн сонссон тийм. Сонсоогүй. Юу гэж хэлсэн? Түүгээр явсан гайг үүгээр дуудсан юм. Тэгтээ эн чинь зөвхөр батлаг гэдэг хүн давхицчил нэг сайхныг сайн хүн байна гэж бариад ирээгүй байгаа зү. Энд чинь улс төрийн тохироо явсан байгаа зү. Хамтарсан засгийн газар шүү дээ. Мэдээж шүү дээ. Тэрийг яриад хийгээд хоорондоо ойлголцоод энэ ажлыг аваад явсан хүн шүү дээ. Тийм. За одоо нэгэнт хоёулаа их сайхны хэрэг гэдэг шиг орцсон болохоор энэ талаар асууя. За их сайхан болохоор нарийн царигтай төмөр зам тавина. Та болохоор өргөн царигтай хэрэгтэй. А ер нь олон улсын стандартууд биш үү? Бусад дэлхийн бусад орнууд ямар царгийг хэрэглэдэг? Нэг буруу ойлголт байна. Хариуцлагаас өмнө тэрийг чинь би ярьчмаар байна. Би өргөн царигтай тавина гэж байгаа юм биш. 2008 онд баталсан үндэсний хөгжлийн цогц бодлого 2009 онд Медведев ерөнхийлөгч Элбэг Дорж ерөнхийлөгч хоёрын гар үсэг зурсан стратегийн түншлэлийн тунхаглал 10 онд баталсан төмөр замын тээврийг хөгжүүлэх төрийн бодлогод 15% өргөн цариг гэж тусчихсан. Би энийг л ярьж байгаа. Тэрнээс ганц их өргөн цариг тавина гэдэг юм биш. Энэ бүх царигийн маргаан чинь 10 онд тусчихсан. Гэт төрийн эрх хүүхэ байгуулсан шийдвэр гарчихсан. Энэ одоо хэрэгжих ёстой. Гэхдээ наа чинь би танд нэг асуулт байна. Ер нь царигтай холбоотой асуудал дээр бол би одоо хэзээ болсон ярианд тайлбарлчихсан да. Тэгээ дахиад ярив. Дэлхийн улс орнуудад өргөн нарийн гэсэн 2 цариг байдаггүй. Нийтдээ 16 төрлийн цариг байна. Янз бүр. Яг тийм олон цариг байгаа юм бэ гэхээр улс орн болон өөрийнхөө улсын төмөр замын царигийг шийдэхдээ нэг геополитикийн 2 эдийн засгийн өрөөгөө шийдэж авцдаг. Ийм л 2 хүчин зүйлээр шийддэг. Энэ тусгаар тогтнол хамаатай юу? Мэдээж геополитик гэдэг ард чинь бүх юм байгаа. Тэгэхээр бид нар яг энэ 2 зарчмаар шийдсэн. Одоо ингэж шийдэгдээд дуусчихсан. Маргаан байхгүй одоо. Маргаан болгоод байгаа хүн нь нэгс хүн. Их сайхан гэдэг хүн. Би тэр их хурлын 32 дугаар тогтоол гэдгийг үзсэн л дээ. За одоо тэр 15-20 байна гэд бүр ингэ заасан байна. А тэрний дараа нь одоо тусдаа заалт биш өгүүлбэр байна. А тэр нь одоо тээвэрлэлтээс үүдээд ямар нэгэн асуудал гарах юм бол тухайн үед засгийн газар саналаа оруулж шийдүүлж болно гэсэн байгаа. Энүүгээр чинь л их сайхан тайлбарлаад байгаа үстэй. Энийг жоохон мушгиж тайлбарлаад байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр 15-20 өргөн цариг байна гэж заачаад ардаас нэг өгүүлбэр байгаа. Тэр нь ийм өгүүлбэр байгаа юм. Үндсэн сүлжээтэй холбогдохгүй тохиолдолд бүтээгдэхүүн шууд экспортод гарч байгаа боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний одоо төмөр замын царгийг засгийн газар тухай болгон их хурл танилцуулж шийдүүлнэ гэж. Тэгэхээр энд нэг 2 тодорхой болгомоор 2 юм байгаа юм. Нэгд одоо байгаа болон шинээр баригдах төмөр замын царигтай холбогдохгүй тохиолдолд 5 толгойд гашуун сохот бол шууд холбогдож байгаа юм. Тэр энэ үнэтэй. Энэ улаан дээр энэтэй. Энэ шугам шууд холбогдож байгаа биз? Яг холбогдож байгаа тохиолдолд бол цариг бол нарийн бах ямарч боломжгүй. Энийг бол тогтоочихсан их хурлын бодлого. Хэрвээ одоо юу гэдэг энэтэй холбогдохгүй за зүгээр жишээ нь энд авъя л та. Энд нэг 100 км орд бүтээгдэхүүн шууд экспортод гарахаар бол ийшээ холбогдохоор байгаа биз? Үндсэн царигтай. Тэр тохиолдолд цариг ямар байх вэ? Засгийн газар тухай бүр их хурлд оруулна. Тэгэхээр өөрөөр хэлбэл засгийн газар эрх хэмжээ юм. Тэрнээс их сайхан гэдэг Монголын төмөр замын захирал байсан хүний ярих эрх хэмжээний асуудал энэ өөрөө биш. Тэгэд өөрөөр хэлбэл өөрийнх нь хэрэгс хэтэрсэн асуудлыг энэ хүн өөр ярьж явснараа. За би танд нэг бичлэг бэлдсэн байгаа. Өмнөх таны ярьж ирсэн яриануудаас нэг бичлэгийг авсан. Тэгээд
Найруулагчаа бичлэгээ өгөх үү? Гэлнэ. Дахиад төмөр зам гэдэг бол нэг улс төрчийн нэг намын ажил биш. Энэ бол Монголын ард түмний ирээдүйн хөгжсөний тулгуур хүчин зүйл. Тэгэхээр энэ дээр бол улс төрчих ямар ч шаардлага байхгүй. Инх сайхан захирстай би маш сайн ойлголцоод ажиллаж байгаа. Битээр ямар нэгэн улс төрийн үндэслэхээс асуудал тандахгүй байгаа. Тийм шаардлага байхгүй ажиллана. Энэ чинь компани байхгүй юу? Бид нар компанийнхаас ажлыг компани үр дүнтэй ажиллуулах, компанийнхаа ажлыг үр ашигтай зохицуулах энэ хүрээндээ ажиллаа ярьдаг. Тэгэхээр ямар ч үсэн одоогор инх сайхан захирсан зүгээс ямар нэгэн улс төрж гарахгүй байгаа. Гарах уу? Гарахгүй. Та яаж мэдэж байна? Чи аж ахуй ажилласан шүү дээ. Энийг улс төржих юм бол энэ ажил явахгүй шүү дахиад. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд улс төржсөн учраас яваагүй шүү. Тэр алдаг давтаж яах юм одоо бид нар. Тэр тусмаа инх сайхан гэдэг туршлагатай улс төрч хүн өөр ерөнхий сайд гэсэн энэ сөрөг болон эерэг талууд олж харж байгаа ш тэр хүн. Тийм ч учраас энэ ажил дээр ямар нэгэн улс төрийн үндэс гарахгүй байгаа. Би бол улс төрчгүй гэдэгт бол бүрэн итгэхтэй байна. Инх сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ. За тэгэхээр саяны бичлэг бол 11 сарын 29-ны бичлэг. Тийм санаж байна би. Тэг ямар санагдаж байна вэ? Гэхдээ үнэхээр гайхаж байгаа би. Үнэхээр одоо юу гэж хэлэх юм бэ? Тийм их итгэл байсан бид нарт. Яг тиймээс юм шиг энэ хүн явж исэн. Тэгээс ингэж ирнэ гэж. Тэгэхээр би нэг бол нөгөө ус төр нэм байт юм ах гэж одоо ойлгож байна. Та өөрөө улс төрч үсттэй бас. Би улс төрийн азамтшаас юм. Гэхдээ би улс төр шихээсээ илүү хуульч хүнстэй. Их олон жил хуулийн үйл ажиллагаа хийсэн. Яг хуулийн практик хийсэн. Шүүхтэр орж хүн өмгөөлдөг. Тийм үү? Хуулийн зөвлөгөө өгдөг. Яг ийм ажил хийжсэн байхгүй юу? Тэгээд би бол илүү практичний те харахгүй юу? Тэгээ энэ хүнд ингээд итгэсэн тэгээд Минь буруу ээж те. Одоо буруу болж таарлаа. Тийм. Энэ дэр нэг юм би танаас асууя гэж утсан. Хуульч хүн чинь хүнийг ер нь ингээ хараад нүднийх нь харцнаас те барь байдлаа ингээд ярьж үзэл мэдчихдэг шүү дээ. Та тухайн үед танд тийм мэдрэмж төрөөгүй. Энэ бол улс төр хийгээд алах нөхрөө шүү дээ. Би ер нь инх сайхан гэж хүн хувийн хүмүүс ерөөсөө танихгүй, мэдэхгүй. Сая битээр хамтарч ажиллах юм боломж гарсан. Өмнө нь зүгээр л ерөнхийдөө нэг хэвлэлээс мэддэг. Тийм хүн байсан. Тэгээд битээр би их хүндэтгээд ингээд ажил төрсөө яриад юмудаа явуулаад хэс тийм одоо үр дүн гарна гэсэн тийм одоо итгэл найдвартай аюу дэнд урам зоригтой байсан. Тийм тэгээ одоо 3 сарын дараа. Одоо 3 сарын дараа ийм яриа сууж байгаадаа би бол 2 сар юм байна л да. 2 сар ч хүрэхгүй юм байна. Тэгээ 2 сарын дараа ийм яриа сууж байгаадаа нэгд маш их гайх чинь, хоёрт маш их харамсаж чинь, гуравт маш их урам хугарч. Яг үз улс төр ийм байх юм бол тийм үү? Энэ ус яаж хөгжих юм бэ цаашаа? Ийм амархан энэ асуудлыг улс төр болгож хуургаад тэгээд хүнд чирэггүй болох гэж оролдох. Хэний ашиг сонирхсан юм? Яагаад ийм байдгийн бэ гэдэг одоо улс төрийн тэр улс төр хийхин тулд ийм юм хийж байгаа гэдэг би нэгээс тийм итгэхгүй гэх цаашийн итгэсэн гэх цаашийн тийм урам хугарчд байна. Та тэгээ ямар хурдан халчих нэг сайхныг. Өчигөрөөсөө ямар ч боломжгүй болж байгаа юм чи. Тэгин чин удаа дараа ярьж үтсэн шүү дээ. Энэ асуудыг ойлгоцоход. Тэг зүгээр тийм хасчихсан юм биш юм чи. Маш олон удаа яриа тэгээд яагаад шүү дээ. Ойлгоцсоогүй шүү. Тэгээд та ерөнхий сайдад хэлэхгүйгээр халчихсан мэт төрийн өмчийн хороонд мэдээлэл төрийн өмчийн хороог Батцааг гял суралдуулаад яг хөө тэгэл таарчихсан. 4 өдөр би өгсөн 4 өдөр хурсан болж исэн шийдвэрээ тэр дорн гаргачихсан. Яа тэгээ салбарын сайдын санал өгчгөр тэгээд төрийн өмч ороод орон шийдсэн зү. Сайдын саналаар шийддэг юм уу те? Хуулиндаа тийм үү? Тий. А хуулиндаа ерөнхий сайдад мэддэх хэвээр. За яг хөтэ тэгээд юу гэдэг төрийн өмч орны хуулиар ийм асуудал хэлсэж байна гэдгийг мэдээж ерөнхий сайд мэдээлээд танилцуулаад явах тийм юу бийстэй одоо
журам гэдэг юм. Тэгээ бүр хойс гэх нь хаашаа хойс бол байхгүй зү. Тэгтээ гинт асуудал орсон. Тэгэхээр гинтийн шийдвэр гарсан тэрийг мэдэгдэх боломж цаг хугацаа байгаагүй тийм зөв таарчихсан. Одоо ер нь их сайхантай уулзж байгаа юу? Уцаар ярихгүй юу? Үгүй. Одоо бүр мөсөн уудалцсан уу? Үгүй, энийг муудалцсан гэж бодохгүй шүү дээ. Энд чинь зарчим ярьж байгаа шүү бид нар. Тэрнээс битэрийн хувийн бизнес ч юм уу те. Хувийн одоо ашиг хонжины асуудал яриаггүй шүү дээ. Зүгээр л төр улсын хөгжлийн төлөө ярьж байгаа асуудал. Энээс болоод нэг хоёр хүн хувийн харилцаа муудаад хончон уусна гэж бод би ойлгохгүй байгаа. Зарчим зөрүүтэй санал байсан. Гэхдээ биднэрт бол үндэслэл аргумент байгаа шүү дээ. Их сайхныг халчихсан Талтууягсаа жоохон дургүй цаг уу юу танд? За. Ерөнхий сайд ш тэр үнэ. Зарчмын хувьд энэ дээр санал өгсөн. За ямар санаалга өгсөн? Яг уу өгөх санаалгаа өгнө шүү дээ. Ямар санаалга өгдөөмдөө сайд хүнд чинь ерөнхий сайд. Ерөнхий сайдын санаалга өгнө дөө. Ер нь алх өрчихсэн хүн бол ер нь актер санаалга өгнөз. Тэгин. Хоёрт одоо нэг юм байгаа юм сэтгүүлч нарт. Ер нь манайхан нэг тийм асуудал гарахаар нэг тийм сенсац маягаар хандах юм. Тэгээд одоо инх сайхан ганц өгч юм уу, инх сайхан Батбалах ч юм уу ийм нэг асуудал болгож хуургаад нөгөө энэ ч бүр өөр тийш яваад гэсэн. Уг нь бид нэр улс орны хөгжлийг төмөр зам барих, тийм үү? Ирээдүйн хөгжлийн том асуудал ярьж итэл одоо хувь хүмүүсийн маргаан болоод бариад гэсэн. Ихсэж гэсэн. Ганц үг Батбалах хоёр тэгээд байгаамаа. Инх сайхан тэгээд байгаамаа гэдэг. Тэгэхээр зэрэг нөгөө хүмүүс маргаад байгаа юм шиг энэний цаана явагдаж байгаа нөгөө хөгжлийнхаа том концепцийг мартчихсан хүмүүс. Уг нь бас ганц үг тэгээгүй юм. Батбалах тэгээгүй юм. Бид нар их хурцаас баталчихсан засгийн газраас гарчихсан тогтоох шийдвэрийг ярьж байгаа хүмүүс аахгүй юу? Гэхдээ ерөнхийдөө Талтууяг танд их зөөлөн сануулга өгсөн бол тийм. Өмнө нь нэг ийм хэрэг гарч ирсэн гинт санагдаад байна л да. Тэр үед ерөнхий сайд нь мега мэйхэлтэйсэн. Ерөнхийлөгч Оросын холбоот улстай альчижсэн их хоёроо. Тэгээд тэр үед юу болсон бэ гэхээр асхтын ордын хувийг одоо полиметал компанид Оросын холбоот улсын өөх шаардлага гараад ерөнхий сайд руу уцтаад байдаг уцаа авдаггүй. Тэгэнгუთ төрийн өмчийн хороолоо мэдэгдээд шийдвэр гаргуулаад зөвшөөрөл авсан баг. Тэгээд тэрний буулт айгүй хатаа иржсэн. Тэгээд таныг бол хэл зөөлөн сануулсан байна л да. Яг уу яагаад зөөлөн хатууг та нар мэдэхгүй шүү дээ. Нэг хоёрт инх сайхан битэрийг маргааныг ерөнхий сайд хараас байжсэн. Битэрийг маргаж байхад. Хинд нь ямар үндэслэл аргументаар маргаж байгааг тэр хүн харж ирсэн. Тэгэхээр тэр хүн гинтийн одоо юу гэдэг юм бэ? Тэр асуудал бол өмнө нь юу гэдэг тэр харж ирсэн мэдчихсэн гэдэг утгаараа бол ойлгож байгаа. Ер нь хэвлэлээр явж байгаа мэдээлэлүүд бол за өргөн нарийн цариг дээр маргалдаад байна. Нэг нь Оросын талыг баримтлаад, нэг нь Хятадын талыг баримтлж. За их сайхан ч бүр сүлдээ Хятадын тагнуул болох шахуул бичигдэж байна. Аль талаасаа л янз бүрийн бичигдэж байна. Их сайхны одоо дэвшүүлж байгаа санаа нь бол төмөр зам өмнөд гэдэг компани байгуулад Монголын төмөр зам чинь биш шүү заяа. Тэр компани чинь байхгүй болоход төмөр зам өмнөд гэдэг компани байгуулад тэндээсээ мөнгө усгоод хийсэн санал хэлсэн байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл төмөр замын одоо барих байгаа чиглэлүүдийг чиглэл болгохын оронд тастаад нэг компани болгоод барья гэдэг санал тавьсан юм уу? Тий. Энэ өөрөө нөгөө нэг нэгдсэн сүлжээ байгуулна. Цогцоор нь хэрэгжүүлнэ гэдэг засгийн газар их хурсын тогтоодыг зөрчиж байгаа. Тэр байтугай үндэсний аюулгүй эзэн зөвлөмжийг зөрчиж байгаа юм. Тийм учраас шинжилсэн засгийн газартаа одоо эсрэг байр суурь барьж байгаа гэж миний бичдэг учир нь тэр. За тэгэхээр хэрвээ бид нар одоо энэ засгийн газрын тогтоолын дагуу улсын хурлаар баталсан төмөр замаа барих юм бол энэ одоо техник тоног төхөөрөмж барих юм бол зөвхөн Оросын л хуучин тоног төхөөрөмжийг авнаа, хуучин хэрэглэнэ гэж инх сайхангуй хэлсэн юмсан. Энэ хэр ортой юм? Өнөөдөр бид нар төмөр зам хинээр байгуулахыг шийдэг байна. Хинээр бариулахыг шийдэг байна. Хин хөрөнгө оруулагч байх нь тодорхойгүй байна. Тэгэхээр урдаас тааж мэдээд иймэрхүү маягаар одоо юу гэдэг хөрш орны эсрэг ийм удаан хатгсан маягийн мэдэгдсэн юм гэдэг бол улс төрчмийн хувьд хэр зохимжтой юм бол доо гэж би асуумаар байна. Манай Монгол улсын одоо гадаад бодлогын одоо гол
зарчим бол хоёр хөрштэй тэнцвэртэй найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэж. Тэгэхээр зэрэг улс төрч хүн парламент суудтай намын дарга хүн хойд хөршийнхөө эсрэг ийм одоо сөрөг тийм үү дарамжсан байр суурь барьж байгааг би нэгсэн ойлгохгүй байгаа. Та зүгээр ингээд бодоод үзэхэд над нэг ийм гаргалгаа төрөөд байна л да. Их сайхан бол шинэ хүн биш байхгүй. Энэ улс төрд явж ирсэн Монгол улсын ерөнхий сайдаас ерөнхийлөгчд арчилсан намаас нэр дэвшижсэн хүн. Их сайхныг одоо арчилсан намын даргаас огцруулах үйл ажиллагаа ч ихсийг сонирн болсон шүү дээ арчилсан нам дотор. Их сайхны гадаад явцсан хойгоор тамгын шууд аваад булаа. Нөгөөд нь тамгаа өгөхгүй гэж л. Нэг бөө хэрүүл дэгдэж байсныг би санаж байна. Би бол бүгдийг санаж байна. Тэр үед би нэг улс төрд ороогүй учраас тэр нарийн процессыг бол мэдэхгүй юм байна. Зүгээр та одоо ингэж бодож байна үү? Ийм хүнийг манай нам мэдсээр үйжэж надад тавчраа гүйцэтгэх захирлаар шахацсан байх юм да гэсэн бодол танд байна уу? Тэрийг би хэлсэн шүү дээ. Хаана хэлсэн? Холбогдох хүмүүст нь тэгээд тэр Батлага сайдад хэлсэн үү? хэлсэн. Ийм хүн шахадах тэгээд ингэ. Тэгсэн. Тэгэхээр юу гэж? Тэгээ яа нөгөө өгчин шүү дээ. Түгээр явсан гайгүйгээр дуудсан гэж. Тэгш хэлсэн шүү. За. Одоо нэг юм байгаа. Ингээд их сайхан гэж яриад нэг тийм сонин гэсэд болж хуурч штэ. Одоо та бүхэн нэг хүнийг муусаад байгаа юм шиг болчихсон. Тийм үү? Тэгээд энэ асуудал ч өөрөө их сайхан босоод хуурцсан юм шиг. Гэтэ би их сайхны талд асууж байгаа шүү. Гэхдээ ерөн зүгээр нэг хүний асуудлыг яриад байдаг маань өөрөө бас тийм зохимжтой биш болж байгаа юм. Өнөөдөр бид нар төмөр зам байрна, улс орон хөгжин тийм үү? Олорхан баязгаа 3-40 орон дөрөвнөр зарна. Ажил дүрм парк байгуулна. Ирээдүйд өндөр хөгжсөн хүмүүсийг ардчилсан нийгэм байгуулна. Гэт ингээд хонхогсаад тийм зорилт тавиад ажил хийгээ явж байна. Тэгэхээр өнөөдөр нэг хүн маргаан үүсгэсэн байна. Тийм. Тэрийг сонсчихсоо. Одоо босоо. Одоо ажиллаа хий. Ер нь бас нэг энэ асуудлаар тайлбар хийгээд хэрүүс ч юм уу маргаан босгоё гэсэн бодол байгаагүй юм. Тэгээд бид маш хүзээцтэй нэг харсан л та. Тэгэхээр ерөнхийдөө ярьж байгаа юм нь сүүлдээ хэрэг сэтрээд нөгөө гүтгэзэг болоод ихсэн ч гэсэн. Тийм учраас ерөнхийдөө за одоо тайлбар өгөхгүй бас юмны хэмжээ гэж бас байдаг шин. Үний юм яриул би тэр хүсэж аваад яг үнээр нь хүсээн. Энэ үнэ тийм юм аа гэд. Гүтгүүсэх их гомдостой шүү дээ. Өөрөө чинь хүн одоо хоцоо гүтгээд байвс та яах вэ? Гомдно. Яг тэр шиг. Үнэн ямиг үнээр нь ярьж болно. Би зүгээр 50 байгаадаас учир нь юу гэхээр тэр ярьж байгаа асуудалд бүгдэнд биднэрт хариуцт байсан. Одоо маш тодорхой тооцоо судалгаатай хариуцтууд байгаа. Тийм учраас бид нар нэг тэр айхтар хэрүүз маргаан батгаж орохгүй гэсэн байр суурьтай байж байгаад одоо тэгээд тайлбар өгье доо гэд хэвсээр гараад бас яриад ойлгуулчихэд байна л да. Тэгэхгүй бол бас босхгүй юм шиг байна. Бас тэгээд дайн ажвар дажин гэдэг чиг янз бүрийн хэвс мэдээсээр авч байгаа хар пиарн ч хитэрч байна тийм. Одоо бол тань шиг муу хүн байхгүй шүү дээ. Нэг иймэрхүү юмыг давж гарах хэрэгтэй юм биш үү? Улс төрч би ингээд ажиглаад байгаа тийм. Ингээд цагтаа энэ магнаг тэр Батцанданг тэр тийм. За тэгээд Батуузах сайд байна тийм үү? За нөгөө намаас ч гэсэн одоо нэмд орж сүү Батуулт ч гэдэг юм уу улс төрч одоо мэгон бинкулт ч гэдэг юм. Үйлдвэр нь хийзээ үстэй. Ерөнхийдөө ч гэсэн тэгсэн шүү дээ. 2.8 сая хүний төлөө ажиллах гэж байгаа хүн 20-30 хүний доромжлыг даваад гарах. Ийм одоо чадвартай ингэх ёстой шүү гэж. Одоо юу гэдэг нь сургамж намайг ч гэсэн одоо сэтгэл зэр муусдаг шүү дээ. Би зүгээр заагаа үстэй гэдэг өөрөө үсгэр дуураас үзүүлсэн. Тийм. Байдаг юм нэг имзэгзээд байх юм байна. Яг л тэр нь бас дандаа тийм гүтгэзэг яваад ихсэж байгаа. Ер нь гүтгэлгийг дуугуул төвчжил гарах ёстой юм шиг байл л дээ. Тийм баг. Гэхдээ энэ төмөр зам Монголын энэ нэг төмөр замын сүлжээтэй болох гэж за жишээ нь өмнө нь Батлага сайд зам тээвэр аялал жуулчлалын сайд байхдаа MCS гэдэг компани нэг л яриад хэрэлдээл асуудал гаргаад идэгсэн. Одоо та их сайхан гэдэг хүнтэй юм байл. Хэрэлдэхээс өөр аргагүй болж шин. Яа, энэ чинь юу гэмдэ тэр хүнээс хийж байгаа ажил.
тэр хүнс одоо хэрүүс нэхэд яваад байгаа шүү дээ. Тэр хүнд бол яг тэ улс төр байж болно л доо. Тийм би нэг юм хэлмээр байгаа. Энэ бол нөгөө нэг хөдөлмөрийн харилцааны маргаан. Ажилд орсон чөлөөлөгдсөн. Хэрвээ хууль бусаар ажиллаж чөлөөлөгчтэй гэж үзэх юм бол тэр хүн шүүх тандах ёстой. Өдөр чи систем биш шүү дээ. Ардчилсан эрх зүй систем бас ч 20 жилийн хугацаанд бид нар улс төрийнхөө тал дээр чамгүй амжилт босчихсон. Шүүх тандад явах эрх нь бүр нийцтэй байгаа. Гэтэл тэрийг хийхгүйгээр өөр улс төрийн акц хийгээд байгаа. Ердөөсөө энд бол нэг тийм актер улс төр хийгээд ч юм уу их том сенсац болоод байх юм байхгүй. Хөдөлмөрийн эрх зүйн маргаан ажилд орсон гарсан. Та төрийн өмчийн хороонд ажиллаж ирсэн тийм ээ? Тэгсэн. Хамгийн газрын дарга болов уу? Би хуульчаар эхэлсэн. Хуулийн мэргэжилтээр 97 онд. Хэдэн жил ажилласан бэ? 2000 он хүртэл би хуулийн мэргэжилтээр ажилласан. Дараа нь 2000-аас 2002 он хүртэл Худалдаа үйлчлийн банкны тамгын газрын захирлаар ажилласан. 2002-аас 4 он өмгөөлөгч хийж хагаад 4 он төрийн өмчийн хорооны хууль эрх зүйн газрын даргаар ажилласан. Төрийн өмчийн хороонд байхад чинь Худалдаа үйлчлийн банкны хувьчлал явагдсан тийм үү? Намайг Худалдаа үйлчлийн банкнд байхад. Худалдаа хөгжлийн банкнд ажиллаж байхад Худалдаа үйлчлийн банкны хувьчлал явагдсан. Тэгээд нөгөө Gerald Metals банк орлогоо авсан тийм үү? 61.5% нь 66 санагдаж байна. 66%. Тэгэхэд та худалдаа хөгжлийн банкнд байсан юм шүү дээ. Тэр хувьчлал чинь хууль бусаа болсон гэдэг нэг баахан хил ам дагуулсан шүү дээ. Гэхдээ тэр ч бас улс төрийн юм байсан биш. Одоо тэр хууль бус байсан бол буцаад авахгүй байсан. Тэгээ буцаагаад Монгол хүн авсан шүү дээ. Тэр ч яг нөгөө хүмүүсээс худалдаж авсан. Гэхдээ эд чинь бас нилээдгүй улс төр болсон доо. Ерөнхийдөө инх баяр одоо энэ дэцэд байгаа Чулуунбат эдрийн нэр сонсогдоод идэг байсан шүү тухайд. Тэр үед бол бид нар тэр хувьчилтанд ороогүй шүү дээ. Бид нар банкны ажилтан байсан. Та тэгэхээр тэрийг мэдэхгүй гэж юу? Тэр болсон хувьчилтын тазар бол яг хэн авсан, хэн байсан гэдгийг одоо бас бид нар мэдээгүй шүү дээ. Одоо Эрдэнэлэг гэдэг хүн тэр үед хэн авсан бэ гэдгийг одоо таамгаар ярьж шүү дээ. Энэ хоёрыг харддаг гэж. Харин би одоо хардах гал суугаад байна. Харин тэгээд хардахаас өөр одоо юм байхгүй шүү дээ. Батлах сайдыг авсан гэж ярьдэн шүү дээ. Наад чинь шинэ үеийн түүхэн. Өөрөөр хэлбэл сүүлд нөгөө гадныхнаас банк монголчууд руу шилжиж. Тийм, банк монголчууд руу шилжиж. Би харин таныг одоо юу гэж хардах гээд байна гэвэл та тэр үед тамгын газрын захирал нь байсан юм шүү. Хувьчлагдаад гадныхаа аваад тэгээ би ажиллаагаа явсан. Би таныг худалдаа хөгжлийн банкыг Батлах сайдд гүү. Ирэх үед тэнд гар бие оролцсон юм биш вэ гэж хардах гэдэг. Үгүй. Би тэгэхэд 2002 онд гараа авчихсан. Хувьчлагдаад. Та Батлах сайдтай хэдэн он танилцсан? 98 он үед юм аа. Тэр үед яаж танилцсан? Танилцчих жоох хөтэй тэр үед чинь тийм танils босох хэмжээнд биш. Нэг тийм мэдэх төдий. Ер нь бол зүгээр яг намайг өмгөөлөгч байхад 2002 онд өмгөөлсөн ажил хийж явах явцад бол надаас хуулийн зөвлөгөө авдаг. Иймээс одоо тэгээд таныг одоо зам тээвэр барилга байгуулалтын дэд сайдаар авчирч тавьсан шүү дээ өөрөө санал болгож авчирсан тийм ээ. Өмгөөлөгч авчирч тавьсан гэсэн үг. Яг надаас Батуулга зөвхөн Батуулга биш. Маш олон улс төрч бизнесмэнүүд хуулийн зөвлөгөө авдаг байсан. Ер нь бараг аваагүй том компани гэж бараг байхгүй дээ. Тэгээд яг би тэр хүмүүст одоо ажлын чанартай хийж өгдөг байсан юм байсгүй. Ямар ч байсан энэ хүмүүс бүгдээ өнөөдөр хүртэл надаас зөвлөгөө авах нь авдаг. Утсаар ч гэсэн асуудаг. Маш олон хүмүүстэй би маш сайн харьцаатай. Зөвхөн Батуулга төдийгүй олон улс төрчтэй. Батуулга сайд болж таараад өөртөө ажиллаж исэн хүмүүст ч өөрт нь хэрэг болно гэж бодоод намайг ажиллах гэсэн ажиллая гэсэн. За тэгэд та яг улс төрийн ажил хийсэн он цагч нь бол одоо саяны өнгөрсөн сонгуульд тийм 2012 оны сонгуул шүү дээ. Яг улс төрийн ажил гэдэг чинь дэд сайдын албан тушаалч улс төрийн албан тийм томилгоо. Тэгэхээр зэрэг 8 оноос улс төрийн ажил хийсэн гэж хэлж бас болно. 12 онд та Ардчилсан намын нийслэлийн сонгуулийг өдөрцсөн үү? Тэгсэн. Та чинь цензургүй ярианы анхны зочин шүү дээ. Тэр яг сонгуулийн дараа хийж сонгуулийн дараа өөртөө ч ярьж ирснийг санаж байна. Яг уу
сонгуул удирдсан. За мэдээж амаргүй даваад авсан. Тэгвэл бид нар амжилттай орсон. Тэн дээр бол бид нарт бас тактикийн ч юм уу ажиллагааны маш чухал одоо юу гэдэм дээ. Зөв асгуудыг хийж чадсан учраас амжилттай орсон гэж би хэлнэ. Нийслэлийн арчилсан намч айхтар ялт байгуулсан л та. Тэрийг чинь шагнаж таныг сайд болгосон уу? Шагнал гэж юм байхгүй шүү дээ улс төрд. Улс төр зүгээр зүтгэл байдаг байхгүй юу? Үгүй яа л гэж улс төр шагнал байлгүй. Яасаа гэж. Одоо тэгээд сайд ажил чинь шагнал үгүй шүү дээ. Энд чинь маш том хариуцсан. Яа л юм уу? Маш том хариуцсан өгч байгаа. За. Итгэл. Энэ ажлыг хийж бүтээгээд тийм том итгэл хариуцсан уурч байж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгж атмосфераа бие нэг шагнадаг юм бол одоо өнгөрсөндөө ягаад гэвэл тэрний үр дүнд юу болж хуурдаг вэ? Ажил тийм үү? Ажлын чадваргүй ажил тавьждаг, ажил ундаг. Та хоёр нэг юмыг хоёрд өөрөөр тайлбарлаад байна л да. Эн чинь улс төр байхгүй юу? Засгийн эрхийг авахын төлөө улс төрийн нам сонгуульд оролцдог тийм үү? За засгийн эрхээ авлаа. Сайн ажилласан хүмүүсээ альбан тушаал тавьдаг үстэй. Би энийг жоохон хатуу хэлээд байна л да, шагнал гэж. Яг та нар бас нөгөө гоё хэлээд байна л да. Өөрсдөө нөгөө сэтгүүлч хэлсгээрээ сенсац тарих гад ингэж яриад байгаа. Тэгэхээр та өөрийнхөө асууад би өөрийнхөө хариулж болно үстэй. Болно л доо. Энд чинь цензургүй яриа гэдэг юм шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө тайлбарыг танд ингэж өгчихсөн. За богд уулын ардуур тавих төмөр зам хэрвээ тавигдахгүй бол ер нь энэ Монголын төмөр зам эхлэхгүй бол тантай ярих шүү гэж ерөнхийлөгч хэлсэн. Зөв шүү дээ. Тэгэхэл ёстой юм чи. Төрөний хэлдэг чи хариулт юм шүү дээ. Ажил хариуцсан чамтаас энийг ярина гэдэг. Манай энэ одоо сайд нар хотын дарга дээр ерөнхийлөгч загнуулсан амар олзуурхаж ярих. Өмнөх дугаард Батуул даргаас оролцож өстө зөв загнасан намайг гэлэн гэдэг юм. Зөв юмыг зөвөр нь хүлээж авдаг чадвар хүмүүс нь байх хэрэгтэй. Хоёрт та нар анзаарсан бол энэ асуудлыг ерөнхийдөө сөхч тавьснараа нийгмийн анхаарал аваад ирсэн. Хийх ёстой шүү гэдгийг нийгэмд ойлгуулсан. Ус төрч нарт ойлгуулчихсан. Энэ өөрөө одоо төрийн тэргүүний одоо маш том одоо юу гэдэм бэ? Үүрэг энэ ажлыг анхаарч, энэ ажлыг шахаж хийзэж явах ёстой. Бас том сануулга өгсөн. Тэгсгүй яах вэ? Ганц үгсэдэ тантай ярина шүү гэсэн. За тэгэхээр нэрээ төмөр замын ажил эхлэхгүй бол тантай л ярих хэрэгтэй болгоно. Тэгтээ төмөр зам ажлаа ихсүүлэх мөнгө надад өгөх хэрэгтэй. Тийм. Тэр мөнгө сая баталсан шүү дээ. 2 дугаар улирал биш 2 дугаар сард эхний одоо суур бүтцийг барих 55 сая долларыг шийдэж өгөхөр болсон шүү дээ. Засгийн газар. 2011 онд шийдсэн мөнгө шүү дээ. Гэхдээ харин би энийг гайхаад байна. 11 оны 8 дугаар сарын 31-нд засгийн газрын хурлаанаар шийдсэн байх юм. Тийм. Тэгээд би танаас уг нь тэр 55 сая доллар хайцсан бэ гэдгийг мэдсэн үү гэж асуух гэсэн чинь чи эрээгүй мөнгө. Саяны юун дээр тэм шийдвэр гарч байгаа. Сая тэр мөнгөний олгохын зүйтэй гэдэг шийдвэр дахиж бацгааж гарч байгаа. Тэр мөнгө яагаад ирэх юм бол? Хөгжлийн банк өгөх ёстой мөнгөсдөө тэгээд эрээгүй шүү дээ. Яг нь би бол тухайн үед Сүрэг намын улс төрийн цас зарим нэг агуулгатай тийм байсан уу гэж бас харддээ шүү дээ. Мөнгө авъя гэж хэл ам хийжсэн юм. Хийхээр байна ч гэдэг хичнээн удаа энэ асуудлыг тавьж засгийн газарт орж хөгжлийн банкн дээр хэдэн удаа очиж үүдийн сагч суусан бай манайхан. Тэгээ ямар юу хэлтэй хариу хэлтэй? Үүдээд эздэвэн шастдаг. Янз бүрийн шастдаг тоочно. Дөрөв журам тэр нь болно босхгүй үзэн харна маргааш нөгөө дээр гэдэг иймээс бид нар нэг хувийн компанид мөнгө авах гэдэг юм шиг тиймээс нэг тийм сонир байдлаар явж өнгөрсөн шүү дээ. 3 зүтгүүрээ тавиад тезо хэлгсэн тийм үү төмөр замын хаан банкнд 6 сая доллараар тэрийг авсан уу? Аваагүй байгаа. Энд чинь гото тэгээс мөнгө чийдэх юм уу тэндээс төсөх байх та. Тэрийг ер нь засгийн газраараа шийдэж гаргасан шийдвэр үү? Яг уу Монголын төмөр замд төмөр зам барих тусгай зөвшөөрөл өгчөөд ажиллаа хий гэсэн. Тэгээд 55 сая доллар шийдсэн. Тэгвэл мөнгө нь ороогүй. 55 доллар шийдчихэн тэртээ тэр мөнгө орж ирэх юм байна гэхэд нөгөө мөнгө хүсэхгүй мөнгө удаад ахаар нь урчлаа зээл аваад энэ бол төрийн өмчөө хороо зөвшөөрөөд
Монголын төмөр зам компани тууцын шийдвэр гаргаад авсан мөнгө. Яг л хууль ёсныхаа дагуу. Тэгээд тэр 5 сая доллараар чинь урдчилсан тээзөө хийгээд ингээд ажилласаа бүтээгдсэн байна. Хэрвээ өнөөдөр ингэж зориг гаргаж энийг хийгээг бол өнөөдөр юу ч байхгүй 0 сууж явах байсан. Ажил ихсэх юу ч байх. Одоо хүнд нь хэдийг төлдөг? Хүн 1 сая гаруй доллар босчихсон. Нийтдээ 6 сая долларын өртөд байж байгаа. Хүүгийн ерөөсөө өгөөг юм уу? Өгөөг байна. Хөөх. Тэгээд Монголын төрийн өмчит компани болохоор л нөгөө банк чинь байлгаад байна да. Яг тэр мөнгө орж ирнэ гэдэгс итгэс дээрээс байж байгаа шүү дээ. Хэрвээ энэ төмөр зам одоо та нарын яриад байгаа төмөр зам баригдахгүй л яах? Бидний ярьж байгаа төмөр зам биш. Их хурсаар бацаад гаргачихсан. Одоо тийм одоо би Монгол Монгол төрийн барих төмөр зам. Тэг энэ хэрэг бүтэхгүй л яах? Бүтэхгүй зөө маш бүрхэг ирээдүйд хүлээж байгаа да. Монголын эдийн засаг ер нь төмөр замаас хараат байдаг гэсэн үнэн үү? Тээвэрлэлтээс. Төмөр замаас төдийгүй дасан ганцхан бомтос хараат шин. Өнөөдөр Тэнжээний бомторд бид нар импортын бүтээгдэхүүн 70-аас дээш хувийг авч байна. Төмөр замаар тээвэрлэдэг. Монофоз эрэхтэй төмөр зам хараат. Гэхдээ би зөвхөн сонирхолтой хэлэхэд одоо өргөн сархитай төмөр зам байгаа шүү дээ. Замууд дээр шийдвэрж ачаад явж байгаа. Тэгээ дампуураад байна уу? Мэдгүй. Би эсвэл нэг бол сайн мэдэхгүй байна. Яг үнэ. Тэг болж байгаа биз дээ. Болж байгаа юм байлгүй дээ. Харин тийм. За таныг бас ингээд үе их сонь хил ам тойрдог л доо. Би таныг дэцэд болгож байгаа үеийг санаж байна. Улсын ерөнхий прокурор болох нэ. Ганц хүгээл нэг хэсэг бичигддэг ус. Тэр ч аах те нөгөө юу зүгээр таамаг байсан уу эсвэл танд бас яг үнэхээр тийм яриаг руу явж исэн үү? Ардчилсан намаас ерөнхий прокурор тавьдах юм байна гэхээр хууль чинь хийн энэ шалгуур хангасан хүн хийн ч гэдэг юм уу. Тэр доторд нэр орчихгүй юу? Одоо ганц хөөштэй ч гэдэг юм уу нэг тийм юм явсан юм шиг ба. Тэр нь хэвсийнхэн чи юм шүүрээд авчдаг штеп. Тийм л яриа. Та ер нь хэвлийнхэнтэй хэр харьцаатай вэ? Би нэг хэвстэй харьцдаг штеп. Тийм юм шиг байна тий. Тийм шаардлага над байгаагүй маа. Яг тэгвэл дид сайд хийж байгаа хүн бол ерөөсөө яам дээрээс төвлөрч ажилладаг. Их хурцгаар явах хэрэггүй. Сайд нь явчихдаг тийм үү? Яамныхаа дотор ажиллагаа явчихдаг. Гадагшаа гарахтаа сайд нь гараа ирчдэг. Сайд нь байж хад дид сайд нэг сайдынхаа урдуур ороод хэвлэд янз бүрийн яриад байх нь зохинж өгөө. Тийм учраас нэг хэвлэстэй надад нэг ажилласан улс төрч хүний туршилт бол байхгүй. Сая гэхдээ та нэг хэд хоног баг баяа гэтэл телевизүүдийн ярилцлаганд орвоо. Нэг их ороогүй 2-3 телевизэд. Ингээ танахаар дуусчих шиг байна. Эгс нэг орсон. MN бид нэг орсон. НТВ-д орсон. ТВ-д орсон. НТВ-д орсон. Ингээ. Ер нь улс төрч болж чадчихна гэж өөрөө бодож байна. Би өөрөө тэгж дүгнэхгүй. Тэгээд улс төрч болж байгаагүй стартум хэвсийнхэн улс төрч босод улс төрч дүгнэх байх. Таны зүгээр ярьж байгаа ярианаас харахад хуульчи чинь юу давмгайлах юм. Бодол одоо юу гэдгийг юм ингээд яг үзэж байгаа юм чинь хуульчих чинь давмгайлаад айгу тийм чика байгаад ш та. Баримт гарч ирвэл ярьдаг ба гэтэл улс төрч хүнд чинь өшөө олон чимиг зүгэлт юм хэрэгтэй шүү. Үнэн би өөр чинь түрүү ярьсан баг тийм үү. Би нэг улс төрч гэхээс илүү хуульч юм. Илүү асуудалд илүү прагматик ханддаг. Азуу асуудал дандаа сайнтай гунтаа хоёр тастай байна гэдгийг өргөж бодож тэрийг харьцуулж олж дүгнэх гэж оролддог. Азуу асуудал задсан шиндэх нэгтгэн дүгнэх гэдэг юм уу? Ийм маягаар ханддаг. Буруу үнэхээр ийм юм бол тэр бурууг нотолж байгаа баримт нь хаав вэ? Энэ үнэхээр зөв юм бол тэр зөвийг нотолж байгаа баримт нь өөр хаана вэ? Гэдэг тийм одоо ажлын арга барилтай болчихсон хүнээстэй. Тэгэхээр асуудалтай ерөөсө тэрүүгээр ингэ хандаад явчихдаг. Тэрнээс илүү нэг тийм ус төрж өгөөд хэрхэд ч юм уу баримт ноцгоогүй юм ярихгүй шүү дээ. Одоо би өөрчөө ярьж байгаа бүгдээрээ баримт ноцгоотой юм ярьж байгаа шүү дээ. Та яг ингээ хараад байхад зэн их улдрах уу байгаад байгаа байхгүй юу? Зэн их улдтай та их ойрхон ажиллаж ирсэн тийм үү? Төрөмчөө хоронд байхаас битээр хамт ажиллаж ирсэн. Дараа нь нэг хэсэг төрөмчөө хоронд дарах хийсэн шүү дээ. Их хурсан гişүүн босааг байхдаа.
Тэгэхэд би хууль эрх зүйн газрын дараагаар нь бас хамт ажилласан. Одоо ч битээр бас тийм их хайрцаатай. Гайгуулгаа юу те. Би таныг Дорногов аймгийн Хүсгэл сумынх гэж сонссон л доо. Гэхдээ та хөдөө төрж өсөг үсттэй, хотод үсттэй. Тийм зүгээр юугаа нэг аавынхаа хогшсаар бас Дорногов аймаг хотод төрж өссөн. Хотод хаана төрсөн та? 19 120 Каминат гэдэг байдаг. Каминатынх юм уу? Тийм. Тэнт чинь нилээн танхай хүмүүс байдаг үстэй Каминатынх гэхээр л ер нь үе юу? Бидний үед Каминат гэхгүй энэ 40 50 мянга тэгээс энэ бас атманууд манай тэнд ч гэсэн бас өөрөө атманууд байсан шүү дээ. Та атман байсан уу? Өө тийм ахтар атман байгаагүй. Дундаж хүүхэд байсан. Гэхдээ би таныг бас нилээ шаггүй хүнтэй гар мар зөрүүлэгчдэг байсан гэж сонссон шүү. Хүүхэд байх чинь тэгээд ер нь зодоо хийж үзэх хүүхэд байт юм. Та Оросын холбоот улсад одоо тэр үед зөвлөлтөд сурж байгаад нэг тиймэрхүү хэрэгээр ирсэн юм байна уугүй юу? Үгүй тийм. Цахилга баталдаад нааш буцаад Монгол руугаа дагавар ичгтээ хүрээд ирсэн гэх. Үгүй тийм. Худлаа юу? Дахиад сонсож. Тийм. За. За ингээд битэрийн ярилцлагын цаг дуусаад 5 минут гэтрээ явчихжээ. Тэгэхээр одоо ярилцлага дуусгах хэрэгтэй байна. Зүгээр танд яг сүүлд нь хэлчихээр одоо би ингэж хэлчмээр байна гэсэн үг байна. Яг тэ нэг улс орон болгоны хөгжлийн түүхэнд нэг яг юм үе байдаг юм байна. Яг ингэ хөгжлийнхаа гараан дээр хүрээд ирдэг. Тэгээ энийг зөв ашиглаад хөгжих үү, тийм үү? Буруу ашиглаад эс хөгжих үү гэдэг нэг ийм цаг үе дээр бид нэр ирчихсэн байна. Тэгэхээр энэ төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, уул уурхайч гэдэг юм уу? Улс орны хөгжлийн салбаруудыг ус төржүүлэх байх зүйтэй байна. Хоёр одоо энэ хоёр гол улс төрийн намч гэдэг юм уу? Парламент судтай намууд энэ салбаруудыг ус төржүүлэхгүй, улс төрийн томцоо хийхгүй гэдэг дээр тохироод хөгжлийнхаа болцох дээр нэгдээд явах зүйтэй байна гэдэг ойлголт надад байгаа. Хүүхэн итгэл зөв шиг. За энийг хийхин тулд ерөөсөө үндэсний ив нэгдэх хэрэгтэй. Тийм учраас би өөртөө чинь ярьж яхад санаж байна, одоо дахиад автаад хэлчихье. Монголчуудыг оюун санааны хувьд ив нэгдэх зүрх татах хэрэгтэй. Одоо. Их сайхан яриад үзсэн. Тийм үү? Тэгтээ энэ хүн улс орныхаа хөгжлийн төлөө санаа тавьж байгаа. Тэгэл уучлаад за одоо энэ урдх юм хий. Таны энэ буруу ийм байсан. Одоо ойлгосч гэдэг. Иймэрхүү маягаар бид нар хоорондоо ойлголцдог тийм одоо харилцааны соёл гэдэг юм уу да. Оюун санааны хувьд монголчууд ийм нэгдэлтэй байх ёстой ч гэдэг юм уу. Нэг ийм юм руугаа бид нар одоо их хурдан ормоор юм байна. Тэгэхгүй бол өнөөдөр нэг улс төрийн тоглолт хийгээд тодрох дараа нь тэрэн дээрээс их хурлын гишүүн болох ч гэдэг юм уу. Тэр хүний сайн сайхан амьдрах яах вэ? Тийм үү? Ерөөсөө 2.8 сая хүн ирээдүйд яаж амьдрах юм? Ямар улс их орныг бид нар бий болгох гэдэг юм? Бидний үр ач ямар улс оронд амьдрах гэдэг юм? Энийг хийхин тулд дахиад эв нэгдэл. Эв нэгдэл гэдэг ямар байгаа бид орой авчмаар байгаа. Маш хурдан. Би орно гэдэгт итгэж байгаа. Гэхдээ эрт тусмаа сайн. Хизээ нэгэн цагт орно. Гэхдээ яачлах мэдээллийнхэн маш их үүрэгтэй. Тэгэхээр энэ оюун санааны ийм нэгдэл зургийн татах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд маш эрчимтэй хиймээр байна. За. Ойлголоо. За. Би танд ингэж хэлмээр байна л да. Та түрүүн их сайхныг одоо жишээ нь 2 сарын өмнө энэ хүн бол хизээч улс төрчихгүй. Би энэ баталгаатай ер нь маш 100% итгэлтэй байна гэж ярьж шít. Ярьсан байж. Яг тэгвэл бид нар сар гарны дараа ажихуун ажил хийжсэн байхгүй юу? Сар гарны дараа энэ хүн ямар болов? Та өнөөдөр таны дүгнэлт өөрчлөгдөж байна тийм үү? Тэгэхээр яаран тийм дүгнэлтийг ялангуяа улс төрч хүмүүс дээр битгий хийж байгаарэ. Тийм юм байна. Тэгж дүгнэхээр байсан даа. За танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хөвөр өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн даваа гарагийн 21 цагт эрг уулзлаа. Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино ихтэй ингэ зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь айц юм. Үгс авахар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үгс санаад байгаа юм шиг. Надаа ус санаж байх хэрэгтэй. Би болоо түрүү хэлсэн шүү дээ. Шудраа ёсон төлөө яана.
арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр намайг ер нь бүрэлдэхүүнийхээ энэ задлал дуртай юм аа тий. Ардын намд бол бас илсэх гэж очсон чинь намайг болохоор намын нэг сэв суулна гэдэг аваа. Бас нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намайг яг хүчтэй жийж гаргаж өгдөг байсан юм шүү дээ.